Илгэний өгөлт болон хэвлийн тархалтаас сэргийлэх шилдэг 7 жимсийг танилцуулж байна. Илгэний эрүүл мэндийн талаарх илүү олон зөвлөгөөг цаг алдгүй авах бол намайг дагаарай. Нэгдүгээрт алим пектин хэмээх ашигтай эслэгээр баялаг, эслэхийг нь бүрэн авахын тулд заавал хальстай нэгдээрэй. Хоёрт киви өтгөө хаталтаас сэргийлье гэвэл өдөрт 2 ширхэг идэхэд хангалттай. Тийм ээ, хальстай нийлвэл бүрт сайн. 3. Бөөрөлцөн эслэг хамгийн өндөр агуулдаг жимсний нэг. Энгийн овёос эсвэл тарагтай олж идэхэд нэн тохиромжтой. 4. Нэрс шинэх нээрэнж хөлдөөс төрн хэрэгсэн ч антиоксидантын чанараа алдахгүй. 5. Лир алюмины адил хальсанд нь гол эслэг нь агуулгадаг тул арилахгүй идээрэй. 6. Авокадо ботаник талаас жимсэн тооцогддог бөгөөд илгэнд нэн тусдаа эрүүл өөхтөс эслэгээр баялаг. 7. Анар антиоксидантаар баялаг тул тараг болон салааттайгаа холж хэрэглэх хэрэгтэй. Илгэний өөхөлтөө арилгахан дотор өөх хэвлийн тархалтаас салж илүүдэлж ингээ хасахыг хүсэх юм бол ох гэж бичээрэй. Би танд дэлгэрэнгүй мэдээлэл илгээх болно. Баярлалаа.